Original text-оор Dyson PH04 загварын гүн зөвлөгөө хийх зааварчилгааг та бүхэнд хүргэж байна. Та бүхэн 23 сар тутамд уг үйлдэлийг тогтмол гэж хэвшээрэй. Эхний алхам Power орчны ардлын товчлуур дээр 4 удаа товших. Ингэснээр гүн зөвлөгөөний мод руугаа шилжиж байна гэсэн үг. Эхлээд усны танкаас салгах. Дараа нь фильтрний цаана байгаа улбар шоронгийн ууршуулагчийг салгаж авах. За, энэ хэсэгт анхааруулахад усны танкны дээр байгаа энэ цагаан пампыг нойтон байхад нь эсрэг тал руу харуулж хэвтүүлж тавьж болохгүй болон тог холбогддог хэсэгт нь ус огт хүргэж болохгүйг анхаарна уу. Одоо усны танкында яг энэ зураасан дагуу тал хүртэл нь ус хийж оруулах юм аа. Ингээд усны танкында 150 мг нунтаг лимоны хүчил хийх ёстой. Лимоны хүчлээ усанд нь сайн уурсгална болж өгөх хэрэгтэй. Ингэж лимоны хүчлээ усандаа уусгасны дараа улбар шоронгийн фильтрээ дотор нь хийгээд макс түвшиг хүртэл нь усаа дахин дүргэж өгнө. Одоо усны танкаа их биед нь холбож анивчиж буй товчлуур дээр тарж угаах гурван маань итгэвч байна. Цэвэрлэгдсэн ууршуулагчаа гаргаж аваад өтөө усаар сайтар зайлж өгнө. Лимоны хүчилтэй усаа бүхэлд нь насгаад дахин шинэ усаар сэлгэж өгнө. Ингээд л усны танкаа буцааж хийж өгөөд гүн зөвлөгөө маань дуусч байгаамаа. Уг загварыг ашигладаг хүн бүр 23 сарда энэ үйлдэлийг заавал давтан хийж байгаарай.